За би та бүхэнд сануулъя. Анх төсөв баталж нүүрсний үнийг $149-оор өөр анхандаа ярьжсэн, дараа нь 105 болсон. За тэгээд 80, 70 гэд ингээд цаашдаа явах нь байна. Тэгэхээр энэ Монголд болоод олон улсад гол зах зээл хятадын дотоод мэдээлэлтэй хүмүүс зөндөө сануулсан. Яг тэр зураг руугаа л орж байгаа, бод байдал руу ирж байгаа гэдгийг нэгт хэлжмээр байна. Хоёрдугаарт нь бас нэг бод байдалтай очиж байгаа юм бол төсвийн зарлагыг бууруулъя. Янз бүрийн тоо явсан л да. 3.6 ингээ буулгах гэхээр зэрэг шоолоод энийгээд исэн. Тэгээ явж байгаад 2.3 их найдаар зардал бууруулахаар шийдвэрлсэн. Одоо 1.9-оор дахиад асахаар энэ хоёрын чинь нийлбэр нь ингээ 4 их найд гараа авчиж байгаа. Энэ бас ингээд нөгөө бодит байдалтай нийцэж байна гэсэн үг. Тэгээд гуравт нь бас нэг сануулгах зүйл байна. Хил холбоотой төмөр зам үнэхээр чухал, маш том зүйл бид нар хийж чадсан. Тэрний дагуу орж ирсэн нүүрсний гэрээн дээр маш том дүнтэй их хурд хугацаатай хөнгөлөлттэй үнэтэй зүйл орж ирнэ. За энэ хэмжээ нь Монголын нүүрсний экспортын 3.1-ээс илүү гарчих юм бол өөрөө өөрийнхөө үнийг унгаана. Тийм учраас индексээр боддог үнийг зөвхөн Монголын нүүрснээс хамааралтай хятадын хойд хэсгийн зах зээлийн индексүүдийг ашиглахаас гадна өөрсдийн бирж бас нэг хятадын холхон эсвэл олон улсын индексийг оруулж өгөх асуудлуудыг яриад бараагүй. Одоо энэ хэмжээнээс болоод зах зээлийн хүлээлт өөрөө өөрсдийнхөө үнийг унгаасан. Энэ бол үнэ. Тэгээ цаашдаас үргэлжлэж явна. Харин ямар ч байсан сорчлохгүй гэдэг зүйлийг зөвхөн нэг сайн чанарыг авахгүй шүү гэдгийг ямар ч байсан их хурл нэг дэмжээд арай гэж оруулж явсны хэм гэж бодож байгаа. Тэгэхээр цаашдаа Монголын нүүрс хэрэггүй болж байна. Ер нь нүүрс хэрэггүй гэдгийг үлгэр яриадандаа итгэж дэмэргүй байна. Хятад дэлхийн тал нүүрсний хэрэглээний тэр улс өөрсдөө том олборлогч болж гадаадаас авдаг коксчих нүүрснийхин талыг Монгол нийлүүлдэг. Тийм болохоор манай үн нөлөөлнө. Манай сайд нар Монголын эдийн засгийг бодоод Монголын нүүрсний үнийг яаж өсгөх вэ гэдэг бодлого төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй байна. Энийг одоо шинээр бүрдсэн засгийн газар анхааралтай авна уу гэж хүсье. Асуулт нь болохоор 3.3 их найдын орлого тасарсан гэж байгаа. Аж ахуй нэгжүүч нүүрсний уурхаанууч одоо татвараа төлж чадах юм уу? Нүүрсний үн тэдгээд зардлан тэдгээд зөрөөгөөс нь татвараа бодоод тооцсон байгаа байх. Тэгээд эдгээр чинь татвараа төлж чадах юм, амнаатаа төлж чадах юм уу? Оны төгсгөлд энэ орлогын хадагтал чинь 5 их найд болох юм биш үү? Энэ дээр ямар тооцоо хийсэн болоо гэдэг асуулт байна. Баярлалаа. За эдийн засгийн хөгжлийн яамнаас маань тооцооллуудаа хийгээд хүрээгээ өргөн барьсан байгаа. Хүрээгээ. За тэрэн дээр орлого ер нь нэлээд муу сценараар тооцоод шүү. Жилийн эцрүү 3.3 их найдаар одоо дутах нэ гэдэг ийм тооцоол хийсэн. За бид чинь нэг нь бол зөвшөөрсөн. За энэ хүрээнд л одоо бид нар тамж болох зардал маань 2.1 их найд байна. За ингээд зөрүүгээрээ бид нар одоо алдагталтай төсөв баталгаа зөр харахгүй болж ирж байгаа. Тийм байгаа. За тэгтээ бас нэг бүр ингээд бүх юм ингээд энэгээр бас хязгаарлагдах гэж бас ойлгож болохгүй. За засгийн газар одоо хэмнэлт бас дахин хэмнэлт гэдэг орим руугаа шилжиж ажилланаа. За тийм учраас он дуустал одоо хэмнэж болох, таньж болох зардлуудаа мөн дахин одоо ямар боломжууд байна? Одоо сайд нар маань энэ дээр өөрөөсөө хичээгээд ингээд ажиллаад явна. За засгийн газрын хувьд, за ялангуяа сангийн сайдын хувьд бол орлоготоо харуулад зардлаа танаад явах ингээд төсвийнхөө хойрыг засгийн газар дээр өөрөөсөө хийгээд явах ийм бас бүрийн эрх нь байдаг. Тэр хүрээндээ бас бид одоо хичээж ажилланаа гэж бодлоо шүнэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бол тухайн үед нүүрсний үнийг 2 төсөөлөрүүлж ирсэн байл шүү. $107, $122 гэж. Тэгэхээр төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тооцоол зөвлөл эдийн засгийн хөгжлийн яамны сангийн яамны тооцоол буруу гэж бас хэлэх нь өрөөсгөл гэж бодож байна. Энэ бол манай эдийн засгийн хөгжлийн яамнаас ирүүлсэн тоон дээр бас ийм саналуудыг өгчээсөө. Үнэхээр сүүлийн нөхцөл байдал бол өнөөдөр бол урьдчилан харагдж болохгүй тийм нөхцлүүд өөрчлөгдөж байгаа цаг үе гэдгийг бас онцлог хэлж тэмдэглэмээр байна. Гэхдээ манай баялагын хараал буюу Голланд өвчний шинж тэмдэг бол ингээд нэг нүүрсний экспорт нэмэгдээд үнэн өсөөд уулуурхай бүтээгдэхүүнүүд ирэхэд дагаад бүх зардлаа тэлцсэн. Жишээлбэл сая тэр төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн саналтай санал нэг байгаа. Зөвхөн улсын их хурлд ажиллаад тайлбарладаг байгууллагуудын хувьд 2025 оны нийт зардлын хэмжээ 20 онтой харьцуулахад
2.3-аас 10.7 дахин өссөн үүний нотлох баримтаа гэдэг одоо төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнсэн энэ зардлаа хэд ингэж нэмэгдүүлж ирсэн нь бол үр дүнгүй өнөөдрийн энэ тодтгол өвтгөл хийх зайлшгүй шаардлага болж байна гэдгийг сонслон тэмдэглэж байна. Тэр 36 сар ч гэсэн ер нь бол анхныхын зорилго багш эмч нарыг доктортой ажиллуулах зорилгоор ийм тэтгэвэр тэтгэмж олохоор гарсан шүү дээ. Тэтгэмж доктортой ажиллаж байгаа 15 жил 20 жил. Сүүлдээ нэг ингээл өөрчлөө бисрага бүгдийг хамруулад тэгээ сүүлийн 5 жил ажиллаад өөр газар ажиллаж байгаа 5 жил ярьж ажиллаад 5-аар үржүүлсэн хэмжээний цалин тэтгэмж аваад гардаг ийм нөгөө доктортой ажиллахад чиглэгдсэн биш нөгөө үндсэн зорилго үзэл баримталтайгаа нийцээгүй өөрчлөлт гараад байгааг л засах гэж зохицуулах гэж хувийн хвшилтэйгээ өрсөлдөд байгааг зохицуулах гэж ийм саналыг манай сангийн яам боловсруулсан гэж ойлгож байгаа юм аа. Биднээс өнгөрсөн жил төсөв ториг тавихдаа яг энэ асуудлыг хөндөжсэн. Мөчлөг сөрсөн бодлого явуулах шаардлагатай боллоо. Ийм учраас алдагдaltaгүй төсөв батлаа гэдэг шаардлага нь бол үндсэндээ алдагдaltaгүй төсөвдөж биш. Ийм нөхцөл байдал үүсвэл төсвийн орон зай үлдээгдэл чиглэгдэж ийм шаардлага тавьж ирсэн. Хэрвээ тэр үеийнхаар 2-3 их найдын алдагдaltaй төсөв байсан бол өнөөдөр 5-6 их найдын асуудал болоос үүж. Энэ нөгөө Голланд өвчин гэдэг шинж тэмдэг байна. Яг таны хэлдгээр нөгөө шинэ баян цээж өвчтэйгээр тэлээд байдаг. Зардлаа нэмээд байдаг. Тэгээ урсгал зардлын ялангуй нэмчихээр эргээд буулгаж болдгоо ийм хавханд орчдөг санхүүгийн. Импортоос экспортод халамжаас хөдөлмөрт гэдэг нөгөө бодлогуудаа л энэ түүхийдийн өндөр үед бид хэрэгжүүлж явах хэрэгтэй юм билээ. Ийм учраас одоо орон нутагт төр их мэдлэг өгсөн төр зарчмаас ухарж болохгүй энэ зарчмаа бид өргөжлүүлнэ гэж бодож байгаа. Эх жилийн төсвөөс бол тийм учраас нүүрсний хамаарлыг бууруулж завраан, ховор элемент, critical minerals-ийн экспортыг нэмэгдүүлэх, за алт хөтөлбөрийг бас хэрэгжүүлэх, орлогын 30%-ийг баялагын сан руу төвлөрүүлэх, ашигт малтмлын хуулийг шинжилж жил тод байдлыг хангаж хариуцлагатай уулуурхайг хөгжүүлэх, орон нутагт бас сонирхлыг бий болох, орон нутгийн ард иргэдийн оролцоо сонирхлыг хангах гэх мэт зохис бодлогыг хэрэгжүүлэхээр төвлөрж байна. Уулуурхай дотор ганцхан нүүрсээс хамааралтай эдийн засаг байж болохгүй шүү, төсөв байж болохгүй шүү. Ийм учраас илүү уулуурхайн салбартаа ч гэсэн хөдөө аж ахуйн салбартаа ч гэсэн бодиттой өөрчлөлтүүдийг хийхгүй бол бид яриа хэлбэрээр үүжиж болохгүй гэж бид үзэж байгаа юм. Ийм учраас бид энэ санхүүгийн хяналтыг тодорхой хэмжээнд дээшлүүлнэ. Эдийн засгийн бүтцээ өөрчлөхгүй бол ганцхан шахуу бүтээгдэхүүнээс экспорт үндсэндээ хамааралтай юм эдийн засаг доктортой байж чадахгүй нэг доктортой хөгжил худлаа болно. Ийм учраас одоо бидний энэ төсвийн тодтол хийж байгаа зайлшгүй шаардлага бол энэ эхлэлийг тавихд бас чиглэгдэж байгаамаа гэдэг. За нэг хүсэлт хэлмээр байна. Дахиад хэлэхэд эрчим хүчний бай коксцох бай нүүрс ялангуяа энэ олон улсын эрсдэлтэй үед хэрэгтэй. Үн бол өндөр биш байгаа. Тэгтээ хэрэгтэй. Манай том хэрэглэгч гол хөршийн найдвартай ард тал байх нь Монголд ч хэрэгтэй, хөршид ч хэрэгтэй. Гэхдээ яаж өөрөө өөрийнхөө үнийг унгаахгүй байх вэ? Яавал Монголд ашигтай байх вэ гэдэг дээр манай салбарын сайд, сангийн сайд, ерөнхий сайд бас анхаарч ажилласан. Энэ дээр нүүрсний үнийн бодлого бүр тусдаа байх хэрэгтэй байна. Яаралтаа одоо нүүрс унж байгаа, нүүрс хэрэггүй болж байгаа. Тийм болохоор хэдээр чамаагүй өг, бартардаа чамаагүй өг гэдэг ийм улс төрийн мессеж маш их өргөн сувгаар явсан. Ийм биш ээ. Хэмжээнд нь тааруулаад өөрийн хүчтэй бодлого хэрэгтэй үнийг боловсруулж хэрэглээсэй гэж хүсэж байна.